Тэгэхээр учраас айдаас асуух гэдэг нь энэ байна л та. Төсвийн орлого дээр одоо ямар зарчмын бодлого явуулах юм бэ? Та хэрэглэх газрын дарга багтаа бол хийгээд байсан. Одоо энэ чи явж байгаа юу? Эрдэнэс Монгол, Эрчит Монгол энэ компаниудаас ч ашигтай ажиллаж байгаа нь бол маш цөөхөн биш шүү дээ. Эрдэнэс таван толгой Эрдэнэт за өөр би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр эднийг ховчлох паблик лимиттэй олон нийтийн хяналтын дор ийм мэтийн компаниуд болгох юм уу? Эндээсээ орлого мөнгө олъё гэж бодож байгаа юм уу? Зовуулуурхаа нөгөө стратеги орд гэж нэрлээд байгаа. Энэ бас зохисгүй байна гэсэн. Стратегийн бүтээгдэхүүнүүдийг нэрлээд энэ бүтээгдэхүүнүүдэд үнэлэх, энэ компаниудтай гэрээ хийж за тэр хувь хувьцаагаа болиё гэхэд амнатаар яаж орлуулах орлогуудаа яаж төлөвлөж байгаа юм бэ? Ингээд чи энэ жилийнх биш дараа жилийн жилдээ орлогын их усруудыг нэмэхгүй бол манай улсын төсөвч ерөөсөл 30-аад их 80-таа л иргэсээр байгаа л дуусна. Багш нарын цалин хөнлөө ярина, эрүүл мэндийн асуудал ярина. Ингээл эргэлтэндээ дуусаал хоорондоо бие биенээсээ нөхсөн ийм л нэг төсөв жилээс жилд яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг шууд холбоогүй ч гэсэн энэ асуултыг танаас гарахаас ч өмнө тавиадах хийж байгаа. Дараа нь би нэг зарчмын зөрүүтэй санал тавьсан байгаа учраас тэр рестораны дагуу орох бах тийм үү гэдэг байгаа. За баярлалаа. Нэг зүйл байна. Ерөөсөө энэ дотоодын нэвт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцаа 24 онд бүр 37% хүрсэн байсан байхгүй. Энэ чинь юу гэхээр татвараар бүрдүүлж байгаа орлого тэгж их өндөр байхаар хувийн хвшилд орон зай байхгүй болчих. Тийм учраас ерөөсөө л энэ харьцааг буулгахын төлөө л одоо ажиллах хэрэгтэй. Тийм учраас 26 оны төсөв болвол өөрөө энэ орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа бол 30.6 руу буур. Ингээд 28 онд бол 28% хүртэл бууруулах гэхээр энэ орон зайг яагаад гаргаад аваад өгнө гэхээр энэ татварын шинжилэл хийх гэдэг. За хувийн хвшлийг дэмжсэн ийм бодлого хэрэгжүүлж байгаагийн гол шалтгаан одоо нөгөө шүүмжлээд байгаа 1.4 их 80-ийн алдагдал чинь их усрын тодорхой алдагдал гэдгээр үүний цаана дандаа одоо худалдаа авалт. Нөгөө хувийн хвшлэлд ажлын байр нэмэгдүүлэх бодлого түүний цаана явж идэг. Тэрнээс биш ерөөсөө энэ за алдагдaltaгүй төсвүүгээд ингээ оруулж ирээд бид нар нэг худлаа ингээ GDP-г өсгөөд нөгөө хэдэн бүтээгдэхүүнийхээ үнийг хоосон тавиад ингээд оруулж ирээд нөгөө цалингаа нэмжлээ гэдэг ингээ хэлүүлд эргчил дахиад додтгол руугаа явж шít. Тийм учраас үнэн бай гэж бол маш их хичээсэн. Энэ макро тоонууд дээр. Тэгээд дээрэс нь энэ хувийн хвшилт байгаа ажлын байрыг хадгалахыг зорьсон. Ерөөсөө л хувийн. Тэгэхээр тэр жилийн төлөвлөгөөнд байгаа 126 төслийн 50 төсөл бол дандаа төрийн хувийн хвшлийн төсөл. Тэгээд нөгөө үе шатуудыг бууруулад аймагуудад энэ эрхийг өгөөд эхлэхээр хувийн хвшилт бол ажлын байр нэмэгдэнэ, хадгална. За ингээд хувийн хвшил өрсөлдөг болцоо нэмэгдэнэ гэхээр зэрэгцүүлээд татварын шинжил. Тэр татварын багцуул зэрэг явах хэвээр. Дээрээс нь эдийн засгийн хэрэгчлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хууль байхгүй. Дээрээс нь энэ татварын багцуул зэрэг ороод явж чадвал хувийн хвшилт нэг юм орон зай бий болно. Тэгжиж бид нар бол цаашаа урагшлах юм байна гэдэг. Арч намын үед одоо 4.10-ийн татварын бодлого гэдэг маш их одоо дэмжлэг авсан. Хувийн хвшлээ дэмжсэн бодлого явьжсэн. Тэгээд татварын багцуул хизээ орох вэ? Тэр хүртэл одоо таны ярьж байгаа энэ арга хэмжээнүүд за энэ ондоо болий дараа жил яг бодтой хэрэгжих тэр 126 төслийг чи яг хэдэн яг бодтой хэрэгжих юм бэ? Тэгвэл 14 мега төсөл гэдэг шиг 2 3 нь яваад ингээд алга болчих юм биш үстэй. Гол нь нөгөө таны яриад байгаа үгүй эдийн засгтх одоо төрийн одоо монополийг жоохон багасгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ Эрдэнэс Монголоос хэдийг хасах юм, Эрчит Монголоос хэдийг хасах юм. Хасъя гэдэг нь миний хэлээд байгаа нь таг алга болгох гэсэн үг биш. Хувийн хвшил рүүгээ шилжүүлэх. Эсвэл одоо зах зээл гэвүүдийн тэр public limited маягаар гаргах, эсвэл leased маягаар гаргах. Энэ бодлого чинь яг хизээ хэрэгжих эхлэх юм бэ гэж асуув. За тэр төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани бүтэем засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг чи оюун эрдэнэ засгийн газрууд өргөн барьцсан байхгүй. Тэг ингээ байж байгаа. Нийтийн өмчийн хууль өргөн барьцсан. Их хурл дээр ингээ гаццсан ба. Энэ хуулийг гарчвал public institution нийтийн үйлчилгээний байгууллага төсвөө санхүүжин нөгөөх нь зөвхөн төрийн өмчт компани. Төрийн өмчт компани шалгууруул ашигтай ажиллах хэрэгтэй. Үгүй бол татан богдол шүү дээ. Тэгээ сая нэгтгэж нийлүүлэх өөрчлөх зохион байгуулах дээр 20 компани дээр ийм ажил хийгдлээ. Гэхдээ энэ бол ийм механик ажиллагаа байхгүй. Тэгэхээр хуулиа гаргаад засгийн газар төрийн өмчт компани дээр баримтлах чиглэлийг оруулж ирэхдээ нэгтгэх нийлүүлэх өөрчлөлт зохион байгуулах нээлттэй болох.
нөгөө listed компани болгохоор оруулж ирээд listed болгох гэхээр олон улсын аудит оруулах зардлыг нь засаг шийд гэдэг эрхийг өгчвөл бүрэн боломж байгаа. Тэгэхээр хуулиа гаргачаа. Тэгээ араас нь явбал ингээд цогц шинжил болно л гэж. Татварын багц үйл бол одоо ингээд бас энэ legal info парламент дээр тавигдсан гэж явж байгаа. Бэлэн байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд татварынхаа шинжилгээг хий. Хөрөнгө оруулалтын хуулиаж гаргая. Зөвшөөрөл мэдээллийн хуулиаж явуулъя. Эдийн засгийн хэрэгжүүлүүний хуулиаж батлая. Тэгээ ер нь одоо ингээд хурдан хугацаанд шийдэд явъя. Бид бол биелээ.